За би Цэдвийн Ванжил төрж гэдэг хуваарь бизнес эрхэлдэг Дорны Үлэмж гэж компани захирал. Нэг 7 жилийн өмнө 2013 онд өвдөгний бэртэл таваад өвдөгний зөөлөдийн гэмтэлтэй хоёр ясан одоо хоорондоо хавирсан нэлээ хүнд гэмтэлтэй. Тэгээ одоо Бээжин явж эмчилгээнд үзүүлээд одоо өвдөгний үе солихгүй бол одоо эмчилгээгүй гэсэн онцлогоор ирсэн. Тэр үдсэн эмч маань надад нэг зөвлөгөө юу гэсэн гэхээр чи булчингаа сайн хөгжүүлээл гэж хэлсэн. Бусдаар бол эмчилгээгүй гэж хэлсэн. Тэр намраас эхлээд дугуй унж эхэлсэн байгаа. Энэ дугуй унсны үрээр бол миний одоо өвдөгний өвдөлт бол багасаад ямар ч хэлсэн этгээд сайжирсан. Дугуй унах нь бол яагаад гэвэл одоо хүн алхаж гүйхээс хамаагүй хялбар өвдөг үе мөчөнд даралт өгөх нь их бага байдаг учраас дугуй унах нь одоо миний хөлөнд бас нэлээд тохиромжтой байсан. Одоо нэгэсэндээ би өөрийгөө эдгэх гэж дугуй унж исэн бол сүүлийн үед одоо энэ дугуй унах үйлс маань одоо миний бүр хобби болсон. Одоо тэгээд Дорногов аймгийн Ундаг дугуй сонирхчдын бүлэгт хамрагдаад үеийнхээ бас нөхдүүд залуучуудтай нийлээд одоо ингээд тогтмол өдөр болгон дугуйгаа унаад ингээд бас эрүүл чирэг болоод явж байна. Одоо тогтмол өдөрт нэг 10 хэдэн хүн 10-аад хүн бол тогтмол гарч байгаа. Хавар нөө говийн цаг агаар чинь бас нэлээ өвөрмөц өөрчлөлттэй байдаг учраас бид нар цаг агаарынхаа арай тогтуунд нь гэж өдрийн 11 цагаас гарч байгаа. 5 сарын гараад бол ерөнхийдөө орой 18 цагаас гарна. Дорногов аймгийнхаа төвд бол яг дугуйн замаар нь дугуйж ийгээд тэгээд хамгийн хөдөлгөөн сэрэг зам бол хамрын хэд орчмын зам бол одоо машин тэрэгний хөдөлгөөн бага байдаг учраас бид нар тогтмол одоо хамрын хэд рүүгээ одоо дугуйн жилдээ явуулдаг юм аа. Энэ аймаг дотроо бас дугуйн замтай болсон бол үнэхээр бас бидний одоо эрүүл мэнд талаас ч тэр аюулгүй талаас ч тэр маш үр дүнтэй сайхан ажил болсон. Энд бол манай дугуйныхан одоо бүгдээрээ маш их баяртай явдаг шүү. Бид нарыг бол ингээд бүрэн хувцас өмсөд каск малгай энэ төр өмсөө явахаар одоо энэ их мэрэгжлийн спортын гэж бодоод байд юм шүү. Эцсийн эцэст бол эднэр бол зүгээр бидний хамгаалах хэрэгсэл зайлшгүй дугуй унж байгаа хүн бол хамгаалтын малгайтай бэлитэй явахгүй бол дугуй бол одоо 4 дугуйтай машинаас өөршөөд 2 дугуйн дээр тэнцэж явдаг учраас хавиралдаж унах тийм аюултай тохиолдол нэлээд гардаг л да. Тийм учраас бид нар энэ ирсэн гишүүдээс тэр бас шаардлага тавьж бүгдээрээ малгайгаа өмсөе, бэлигээ өмсөе бидэнд хэрэгтэй шүү гэж тэгж ярьж явдаг. Бид нар бол одоо өдөр болгон эрүүл мэндийн төлөө гардаг байсан. Цаашлаад энэ дугуйн дан дурлаад бас спорт тал руугаа бас яваад байгаа. Тэгээ манай дугуйн группийн хамт олон маань хаврын одоо Мерида клубын зохион байгуулдаг 240 км-ийн дугуйн одоо уралдаанд оролцож байсан. Мөн Чингис хаан 88 гэдэг олон улсын дугуйн фестивалд уулын Бартац замын 125 км өглөөний 7 цагаас орой 7 цаг хүртэлх оролцож байсан. Одоо ер нь тогтмол оролцож байгаа сүүлийн үед Дорногов аймаг бол дугуйн холбоотой. Дугуйн холбоог нь бол одоо чулуун багш удирдаад ингээ явдаг. Миний хувьд бол би бол энэ залуучтайгаа зөвхөн сонирхчдынхаа хүрээнд төрийн бус байгууллага бол биш шүү дээ. Бид нар зөвхөн сонирхчдынхаа хүрээнд нэг бүлэг болоо хамтраад өдөр болгон ингээ чөлөө цагаа спорт зориулж өнгөрөөж байна да. Олон нийтийн хүрээлэлд ингэж хамрагдаж явна гэдэг чинь хүнд бас үнээр гоё сэтгэлийн таашаалыг авч сайхан хүмүүстэй сайнны төлөө ингэж явна гэдэг чинь бас үнээр бахархмаар байна. Тэгээд би бас өнөртэй их баярлж авдаг шүү. За жоохон нас ахиж яваа энэ хүмүүс биш үү те. Спорт тоглоомор тоглоно гэдэг чинь бас сакс волейбол тоглоно, өсөрч хараана. Хүний одоо зөөлөн юмнууд бол одоо нас тахтай улсууд бол бас нэлээ одоо хэрэгжсэн байдаг учраас бас их эрсдэлтэй. Дугуй унана гэдэг бол ерөөсөө цэвэр хөдөлгөөн учраас тэр үений шингэн нөхөх тал дээр энэ төр бол одоо маш сайн гэж би ойлгодог. Тэгэхээр хүн болгоныг л одоо дугуйнд орооч бидэнтэй нэгдээч та бүхэндээ одоо чадхаараа туслаад явнаа. Заавал хүн өвдөгдсөн нас нэлээд дээр гарцсан хойноо эрүүл мэндийн анхаарч ингэж хөдөлгөөнд орох биш. Жингийн илүүдэл энэ төр болоод байгаа улсууд одоо энэ жингийн илүүдлээсээ болж сахар одоо зүрхний шигдээс тийм өвчнүүд биш. Дугуй унснаар эднэр бол огт байхгүй болно. Хамгийн гол нь хүн байнгын тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр нэлээд эрч хүчтэй тийм ээ. Эрч хүчтэй болдог. Байгалийн сайханд аялахад одоо сэтгэл ханамж маш их авдаг.
Тайлангуяа одоо нийгмийн элдв янзын энэ стресстэй үед стресс тайлагдах тийм маш гоё боломж нь олдог учраас дугуйнд маш их орлого юм аа.